Эндермед имлэг. Мисс Саслийн дэвшилтэт технологи. Одоо манай эмнэлгийн тэргүүлэх чиглэлийн нэг болох одоо Мислийн дурангийн болон одоо анагаах ухааны сүүлийн үеийн ололт амжилтыг шингээсэн технологиуд, за тэр технологиудад эмч мэргэжилтүүдэд сурах чиглэлээр илүү түлхүү анхаарч ажилладаг. За бидний хувьд бол энэ манай нийт Мислийн 80 орчим хувь нь дурангаар хийгдэж байгаа. Жишээ нь бол одоо манай урологийн дурангийн мисэл дээр, чэжний хөндийн мислийн чиглэл дээр, за мөн хэвлийн хөндийн мислийн дурангийн хаалганууд дээр илүү их. За мөн чих хамар хоолойн дурангийн мисэл байна. За ийм чиглэлүүд дээр ер нь бид нар нэлээд түлхүү хөрөнгө оруулалт хийж байгаа. Эмч мэргэжилтүүдэд илүү сургаж байгаа. Дурангийн тоног төхөөрөмж маань ер нь бол 2-3 жил тутамд өөрчлөгдөд байна. Жишээ нь урд нь 3 зүслэгтэй хагалгаа гэдэг чинь 4 см 1 см-ийн зүслэгт ингээд гурвалжин хэлбэрээр хийдэг байсан, зүсэж хийдэг байсан хагалгаа маань өнөөдөр ганцхан хэсгээр ордог болсон. Нэгс нь ганцхан зүслэгээр. Гэтэл тэр лөө орж байгаа багж маань өвөрмөц багж байна. Одоо 35 градусын хазаалттай, 40 градусын хазаалттай, 60 градусын хазаалттай гэдэг дандаа мөнцөг үүсгдэг багж байна. Энэ багжнууд маань одоо цаг минут хугацаа өнгөрөх тусам илүү одоо хэмжээ авран жижиг хэсэгтэй илүү өндөр бүтээмжтэй ажилдаг, илүү аюулгүй ажилдаг, илүү найдвартай болж ирж байгаа. Тоног төхөөрөмж бол яг л орчин үеийнхаа чиг хандлагыг дагаж бид нар баян багшнуудаа одоо шинжилт хийж байгаа гэж ойлгож байна тийм. Дурангийн хагалгаа гэдэг маань бол өөрөө томруулаад илүү хагалгааг нарийн хийдэг. Нарийн төвшөнд хийж, нарийн бочирхайг дүүж, тэр хагалгааг бол нүдээр харснаас илүү их сайн хийдэг. Жишээ нь одоо уушиг тайрж болно. Улаан хоолой буюу нарийн хагалгаа хийж байна. Тийм ээ. Одоо чинь улаан хагалгаа гэдэг чинь төвхтэй хагалгаа. Тэгтэл бид нар хэвлийн дурангаар, цээжний дурангаар хийгээд өвчтөн маань эмнэлэгт бол нэг 9 хоног эмнэлгээс гарч байна. Тэгэхээр одоо улаан хортой хавдар, хоргүй хавдрууд, уушигны хортой хоргүй хавдрууд, дээрээс нь голтын хавдрууд, хөхний хавдар байна. За хотод гэжсээс гэх юм бол улаан хоолой хотодны амсар хэсгийн хавдрууд. Манай эмнэлгийн нэг онцлог нь бол нэгдсэн эмнэлгийн зохион байгуулалттай бүх төрлийн тусламж үйлчилгээ одоо байдаг гэсэн. Тэр ч утгаараа бид нар гэмтэл нөхөн сэргээх чиглэлийн тусламж үйлчилгээг бас үйл ажиллагаан дээр нэмж байгаа. Гэмтлийн тусламж үйлчилгээ гэдээ ярихаар манай эмнэлэгт гэмтэл согог судлалын чиглэлээр за дээд болон доод мөчтийн хугарал, за мөн зөөлөн эдийн гэмтлийн мэсэл, мөн нуруу нуусны мэсэл, за мөн гавал тархины мэслийн эмчилгээг бас үзүүлж байна. Одоо гэмтлээс улбаалаад хүндэрч байгаа, биеийн байдлыг муутгаж байгаа энэ одоо нөхцөл байдлыг бид нар аль ч талаас нь засах, шинжлэх, онцлох юм одоо олон талын багийн хамтын ажиллагааг одоо нэг дор зохицоор нь үзүүлэх боломжтой. Дээрээс нөгөөгөө явуулаад маань ч одоо ингээ махигаа явуулсан байна. Айгуу хөцөн өмсгтэй байна гэж байна. Жишээ нь Солонгост манайхан их очиж имчилгээ хийдэг юм монголчууд чинь. Тэгэхээр яг Солонгос очсон имлэгэнд яг иймэрхүү стил харагддаг юм шиг. Тэгэхээр пөөх яг Солонгос имлэг байна гэж ярьдаг. Энэ бол Солонгос, Германч гэдэг юм уу, Японч гэдэг юм уу, Хятадч гэдэг юм уу тийм имлэг биш ээ. Дэлхийн стандарт болцсон эмнэлгийн зохион байгуулалтын ерөөсөө л ийм байх хэрэгтэй.